сайн байцгаана сонсогчдоо. Тэгэхээр Солонгос улсад бэлтгэж байгаа Сэхэтэн подкастын маань 4 дахь дугаар инхүү хурж байна. Өнөөдрийн зочноор болохоор Солонгосын томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг, Солонгос улсад сурч төгссөн Солонгосын beauty брэндүүдтэй бас хамтарч ажилладаг Намуна гэгч маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Тэгээд намайг бас оролцоосон подкастын хамт олон зөндөх баярлалаа. Манай урилгыг хүлээн авсанд баярлалаа. Тэгэхээр хоёлаа шууд өнөөдөр болохоор хоёлаа ер нь л таны талаар ярилцсанаа. Тэгээд мөн дээрээс нь Солонгос улс холбоотой ерөнхийдөө хэд хэдэн асуултуудыг бэлдсэн байгаа. Тэгээд мэдээж хамгийн түрүүнийхээ асуултын хоёлаа болохоор ер нь одоогоор юу хийж байна? Сүүлийн үеийн сонир сайхан юу байна гэдгээс эхлэе гэж бодож байна. За сүүлийн үед болохоор би чи урд нь нөгөө Нанагийн намун гэдэг амар хүмүүс намайг мэддэг гэсэн. Одоо Нанагасаа гараад жил гарсан болчлоо. Тэгээ одоо бол яг нэг өөрийнхөө хуваар яг моделийнхаа ажлыг хийгээд хажуугаар нь инфлюенсер Instagram дээр одоо юугаа реклам хийгээд ер нь бол тиймэрхүү ажил хийгээл ер нь бол би явж байгаа. За хамгийн сүүлд хийсэн ажил гэх юм бол сая нөгөө нэг Hera гэд beauty-гийн cushion гэж байдаг шүү. Тэрний рекламанд сая тоглосон. Одоохондоо бол цацагдаж эхлэегүй нэг 3 сарын дараа цацагдах байх. Тэгээ тэр бол хамгийн сүүлд хийсэн хамгийн том ажил гэх юм уу. Би нэг анх Солонгост ирчээд таныг юуны метроны зургаас харж байсан. Юу их одоо ч гэсэн нөгөө зарим шугамын метроны юун дээр сурчлагын самбар дээр байж идэг те. За тэгэхээр миний эхний асуулт болохоор хоёлаа ер нь их сургуулаа төгссөн үеэс эхлээ ярилцъя гэж бодож байна. Хоёлаа өмнө нь уулзж байхад болохоор Монгол Улсын их сургуулийг математикийн чиглэл, Монгол Улсын боловсролын их сургуулийг математикийн чиглэлээр төгсөж исэн гэсэн. Тэгэхээр хоёлаа тэр үеэ нэг эргээд ер нь ямар мэрэгчлэлтэй хүн бэ гэдгээс эхлээд ярих гэж байна. За би болохоор Монгол Улсын боловсролын их сургуулийн математик физикийн багшийн ангийг одоо төгсөөд тэгээд Монгол Улстай төгсөнгүүтлээ шууд л баг нэг 6 сар мар хэрэгтэй болчоод тэгээ шууд баг Солонгост ирчихсэн байхгүй. Тэгээ Солонгост ирээд уул нь магистрт тухайн мэрэгжлээрээ үргэлжлүүлж сурна гэж бодож ирсэн. Тэгсэн чинь амар хөдөө бүр ингээд Солонгосын бүр амар хөдөө Кимчонгийн хотод очиж тий. Тэгээ тэрийгээ бас өөрөө амар сайн нэг бас миний буруу. Тэгээ тухайн үед ингээд амар сайн судлаагүй. Зүгээр л виз гараал тэнцчлээ гингүүд баг шууд баярлал за явъя гэж яваад өгдөг. Тэгээ ирсэн чинь амар хөдөө газар ирээд тэгээд ирээд нэг худалгүй би нөхөртөөгөө танилцсан байхгүй. Тэгээ ер нь бол манай нөхрөөс олоод гэх юм уу би дахиад бакалавр сурсан. Тэгээ Солонгост Кимчонгийн сургуулийн химийн шүдний одоо технологич мэрэгчлэр дахиад 4 жил сураад ингээд 2 төрлийн мэрэгжилтэй. Ер нь яагаад математикийн чиглэлээр төгсөөд Солонгос руу шууд ирье гэж бодсон бэ? Тухайн үед тэгээ дээрэс нь яагаад шүдний хэмжээс хоригж одоо тэг хөрвүүлж сорох болов. Харин тийм ер нь ингээд яхаар дандаа ингээд амар лаг уул нь бол одоо Солонгост би ингээд мэрэгчлээ хэлэх юм хүүх гэх хүмүүс ингээд вау гэдэг байхгүй амар том мэрэгжил одоо багш гэдэг чинь Солонгост амар том мэрэгжил ахгүй ер нь бол айгу цалин сайтай ч гэдэг ч юм уу дээд зэрэглэлийн нөгөө саажаа мэрэгжил гээд саа орсон мэрэгжил гэхлээр айгу тий нэг өмгөөлөгч ч гэдэг юм уу хуульч мөөлч гээл ингээд багш гэдэг ихээр тэгэхээр би хамгийн анх Төв аймгийн Хүмүүн зөвшөлбөр сургуульд сурж исэн байхгүй юу. Тэгээд тэгтээ ер нь математикт айгу дуртай хөхтэйсэн. Тэгээд Төв аймагт сурж агаад дунд нь нэг 9-р ангида хотын төмөр замын 6 дугаар сургууль руу шилжиж чадсан байхгүй юу. Тэгээд нөгөө нэг гүнзгийрээс ангид нь ороод математикийн тэгээд тэнд сурж агаад тэгээ буцаа төгсөж илээ дахиад ер нь бол ингээд математикийн гүнзгийрээс ангиар дандаа яваад исэн. Тэгээд тийм болохоор тэр юм уу тэр чиглэлээрээ л ер нь явъя гээл. Тэгэл математик физикийн багшаар уул нь шүтээсийн технологийн инженерийн анги байсан баггүй юу. Тэгсэн чинь орсон чинь дандаа эрэгтэй хөлтүүд. Эмэгтэй хөлт байхгүй. Тэгээд ер нь жоох ингээд нэг юм хүмүүсийн нэг ам яриа нэг жоох дампуу нэг амар эрэгтэй хөлтүүд ихтэй тий шүтээ тий. Тэгэл за ер нь бас явахгүй бүтэхгүй юм шиг ингээд тэгээд нөгөө надад сонголт байсан болохоор мобисийн тийшээгээ орж исэн. Тэгэл багшийн мэрэгчлэлээр сонгоод сурсан. Тэгээ мэрэгчлэр бол ерөөсөө ажиллаагүй. Нэг ч ажиллаж үзэж байгаагүй, зааж ч үзээгүй. Тэгээд одоо тэрний дараагаар болохоор технологийн ангийг сонгосон болохоор нэгдүгээр миний математиктай бас жоохон холбоотой гэвэл бас холбоотой, уялдаа холбоотой. Одоо Солонгос болохоор игүнгээ мэрэгжил гэдэг нь болохоор ер нь бол нэг юм компьютер ажиллуулж ч юм уу скол ингээд
тоо бодолтой ч юм уу те тооцоолон бодолтой тийм мэрэгжил учраас яасан. Тэгээ дээрэс нь би ингээд нэгэнд хийгээ суурчих юм бол энэ мэрэгжлийг одоо сертификатыг авцсан байхад хизээл бол хизээ би энийг одоо хийх боломжтой мэрэгжил байхгүй юу. Дахиад би одоо би ингээ хийхгүй очно олон жил болсон ч гэсэндээ дараа нь би энийг ингээд хийгээд эхлэх юм бол буцаал ингээ нэг гарын угаар ингээд айгу хурдан сэргэж өгдөг мэрэгжил гэх юм уу. Тэгээд бас мэдээж бас өндөрт ордог эрэлттэй мэрэгжлүүдийн бас нэг учраас. Тэгээд дээрэс нь тэр сургуульд маань бас тийм олигтой өөр бас анги байгаагүй байхгүй яг яс юм дээрээ тийм. Магистрт орё гэсэн ч гоё анги байгааг нэг сэтгэл зүй судлаач мудаач гэх. Тэгэхээр би надад юусэн тэр нь үнэхээр тохиромжгүй таалагдахгүйсэн учраас тэгээд шүдний технологийн анги руу орсон. Надад намнах чи нөгөө Солонгос тухайн үед чинь 2000 хэдэн он бэ? Юу нь аль нь? Одоо яг Солонгост ирсэн 2013 онд. Одоо тэгэхээр 13 жил орчимдаа Солонгост тий. Тий, одоо 13 14 дэх жил рүү одоо орох гэж байна. Солонгос жир нь тухайн үед анх ирэхэд ямар байв? Тухайн үеийн нөхцөл байдал ч гэсэн ямар байд? Одоо тухайн үед тухайн үед ирэхэд байсан сорилтуудыг хэрхэн даван туулж ив гэдгээсээ эхлээд ярих юм бол ер нь бол анх Солонгост ингээд ирж байхад бол онгоцны буудлын дээр нь буугаал амар ингээл вау энэ юу ийм том буудал ямар лаг юм бэ гэж бодоод тэгэл хурдны нөгөө нэг автобусанд суугаал оюутнуудаа бүгдийг аваад сургуулиас машин ирсэн. Тэгэл явсан чи явах тусмал бүр улам ингээд дордоо л гэдэг. Бүр ингээд талбай малбай ногоон талбай болол. Тэгэл Гимжоны их сургууль гээл орж ирэл дотор байр майранд орол. Тэгээд ер нь бол ингээд амар сэтгэл бол айгу ер нь бол амар догтлолтын байдалтай хүлээлтийн байдалтай айгу тийм байсан. Тэгээд тухайн үед ч одоо манай Кимчон хотод болохоор Монгол оюутан үсрээл нэг 30-40 оюутан ч юм уу те. Хамгийн ихтэй л нэг 50 байвал хүрж исэн баг. Тэгээд тийм амар их байгаагүй. Би биэндээ амар юм нөгөө нэг юм дотн би бинийгээ гисэн сэтгэлтэй те ингээл айгүй юм коллективтэй хоорондоо ингээд дотн байдаг. Тэгээд бас ажил төрөл нэх их олддгоо. Тэгэл нэг тиймэрхүү л ер нь бол байсан. Ер нь одоог бодох юм бол арай жоохон ийм 50 байсан гэх юм уу. Одоо болохоор мэдхгүй эсвэл миний өөрийн нөгөө амьдарч байгаа амьдралын хэм маяг жоохон юм байнгын завгүй байгаад байгаа болохоор тийм үү тэрэндээ ингээд нөгөө нэг илүү юм юу гэдэг вүлээ 50 бос гэх юм ааш. Байнга юмны араал ингээл явжлээдэг те хөөгдөд байгаа юм шиг тийм. Би ч одоо дөнгөж ирэнгүү эрэхтэй ямар ч Солонгос мөнгө авахгүй ирж исэн. Тэгээд нэг Монгол 70,000 төгрөгтэй. Тэгээд тэрийгээ солиулж чадаагүй del нэг төгрөгөөр нь аваад ирсэн. Тэгээд хамт ирж исэн охиноосаа ингээл 50,000 төгрөг вон зээлээл. Тэгээд шууд хичээлдээ сухгүй тастаал 7 хоног бүр сөүл рүү бүр ижин бүүгээ газар руу хурж ирээл тоглоомны үйлдвэрт ажиллаж исэн тий. Тэгэл тэр мэр чи одоо бас сорилт гэсэн үг шүү дээ. Ер нь л тэгээ тэрнээс гадна одоо яг ирчээ нөгөө нэг хоолндооч тэр юм уу эсвэл нэг өглөөний ажиллаад нэг 2-3 цаг унтаал оройн цагаар ингээ шөнийн ажил хийгээл өглөө 8 гэж 6-7 молоо гэж ажил дуусаад буцаж ирээл 8 гэж 9 гэл хичээлд яваал тийм байдалтайгаар гар утасны үйлдвэрт ажиллаж исэн баггүй. Тэгээ тэгэхэд бол бүр ингээд нөгөө нэг хүн төсөөрөө ингээд бөөлждөг гэх бүр ногоон гимэр бөөлждөг штеп бүр ингээд амар их бөөлжөл би бүр бөөлжсэн ч гэсэндээ л тэгэл ажиллаа хийгээл нэг хэсэг амар их тэгж явж тэ бүр ингээд тураал амар болол тэгээд тэр үед бол бүр яг эрүүл мэндийн байдал дээр бүр амар нөгөө нэг сүхрэлтэнд ороод тэгэхэд бол амар хэцүүсэн тэгээд тэрийг бол тэгэл яаж иж байгаа тэгэл давж гарсан л да тэгээ ер нь бол амар нөгөө стresснийх юм солигдсон ядаргааных бүр ингээ гүн ядаргаанд ингээ чих ингээ зүгээр яхад ингээ гэ шуугж мөгдөг болцсон тий. Тэгэл ер нь ирээл бүр яг мэдрэл муутай юм шиг ажилласан болохоор юу нэлээд олон ажил хийсэн гэж штэ тэгээд нууц өвшөөл ер нь ямар төрлийн ажлуудыг хийж ив. За биний хамгийн ажлын Солонгосын ажлын гараа маань болохоор тэр модон тоглоомны үйлдвэрээс эхэлсэн. Тэгээд тоглоомны үйлдвэрээсээ буцаж очингуудаа шууд Гүмигийн Samsung-ийн гар утасны компанид ажиллаад за тэгэнгүүтээ одоо Ulpum гэд одоо дахианы компани байдаг байхгүй юу. Тэр бүр ингээд үнээр танаар манаар бүр ингээд аим шиг өмхий зав. Тэр газар ингээд доторлох гизийг ингээд ухаж гаргадаг ажил. Скол ингээд дахианууд маар ингээд одоо төхөр ийм лайнаар ингээд урсаж ирэнгүүтээ ингээд номероор ингээд очиж так
гэж унангууд ийм том ийм сагсан дотор ундаг байхгүй. Тэнгүү тэр ингээд 10 5 цуцаар ингээд 5 дахиад ингэж хамж ингээд савуулдаг ажлыг хийжсэн. Дээрээс нь хямны үйлдвэр латте гэдэг одоо том бас одоо байдаг шүү дээ. Одоо янз янзын хям, тунгас зэрэг нэг тийм юм. Тэдний үйлдвэрт бас ажиллаж исэн. Тэгээд төмөр дасдах ажил хийж исэн. Одоо энэ гүүрийг барьдаг төмөрүүд гэдэг ийм бүдүүн төмөр. Тэр ингээд тийм ажил хийдэг. Гэхдээ тэгэл эмгтэн хүн тэрийг одоо хийдэг баймааргүй л энэ. Тэрийг одоо тэгэл яагаад ч ингээл мөнгө хэрэгтэй болохоор л хийсэн баг. Тэгээд тэрийг хийж исэн. Тэгээд нөгөө манай Кимчон Хёкшин тууши гэдэг одоо шинээр Кимчоныг барьж исэн юм том нэг хотыг тэр чигтэнд барьж эхэлжсэн баггүй. Яг намайг ирэхэд 13-нд. Тэгээд тэгэхэд болохоор тэрийг гадна талаас нөгөө апартуудын гадна талаас нь цонхыг ингэж угаадаг, дотор талааснаас арчдаг мачдаг гэх тэрний бүр ингэж сургалтанд нь суугаад үнэмлэхийг авж агаад тэгээд тэр арчдаг тийм ажлыг хөтлөжсэн зэ. Нэг эрэгтэй найзтаа нөхрийнхаа найзтаа. Тэгээд тийм ажил хийжсэн. Мэдээж зочд буудлын ажлыг бол тэгтээ тэгж амар хийж байгаагүй. Нэг 2-3 хоног хийж үзчихсэн. Тэгээл хоолны газар зөөгч ол хийжсэн. Гэл тэгэл янзын л ер нь бол юм ийсэн дээ. Ингээ бодохоор дараагийн асуултаас өмнө нэг асуулт асууя гэж бодлоо. Ер нь Солонгост одоо амьдарч байгаа хүмүүсийн Солонгосыг харах өнцөг нь мэдээж хүн болгоны хөөр байгаа. Таны бодлоор ер нь Солонгост ирж байгаа монголчуудад тулгамдж байгаа асуудлууд ер нь таны бодлоор зүгээр харж байгаагаар юу байна? Одоо ингээл Монголоос тэгдэг штэ. Ер нь гадны орн руу ингээл очих юм бол амар гоё ажил хийгээл те. Тэгэл амар их мөнгө цуглуулаад гэж ер нь ярьдаг штэ. Тэгэхээр таны зүгээс ер нь Солонгос дахь монголчуудыг тулгамж байгаа асуудал нь юу байна гэж харж байна. Ер нь аль яг энэ ингээд амьдраад ингээд олон жил болоод үзэхэд бол эхэндээ бол одоо ингээд мэдээж хэл усны асуудал нэгдүгээр тулгарна. Мэдээж бүр тулгарч байна. Тийм байна. Надад ч тулгарч ийсэн ингээл. Тэгэхээр тэр бол ингээд хамгийн бас том асуудал гэдэг нь мэдээж энэ ажил төрөлд ормоор байна те. Гайгүй бас ажил хийчмээр байдаг. Хэл ус тайтай байж би бас нэг тэргээр хэмжээгээрээ үнэлэгдээд бас нэг арай жоохон би амар хэлбэр ч юм уу те. Ингээд нэг оюуханаа хөгжүүлсэн гэдэг ч юм уу юу гэдэг те. Офисын ажил хийдэг ч юм уу. Тэгэхээр тэр бол хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал ах гэж байна. Тэрний дараагаар болохоор визний асуудал гэдэг зүйл одоо нэг виз сунгах болохоор бид нэг хэрэг тарьсан юм шиг нэг хууль бус хүн очсон юм шиг нэг байдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр асуудал бас нэлээд хам том асуудал байх. Тэгээд тэрнээс бусд нь бол одоо яадгийн мэдээж бид нэр хүний нөхцөл ирсэн юм чам. Яг нөгөө нэг тухайн өөрийнхөө хүсэж байгаа мэрэгчлэр ингээд хэр аргийн ажил олдно гэдэг бол хэцүү. Ягаад гэвэл энэ чинь өөрөө тэртээ тэр айгаа маш олон хүн амтай өрсөлдөөн ихтэй улс ирсэн байгаа учраас тэгэхээр олдж байгаа хийх боломжтой гэсэн ажлаа хийгээд явж байгаа. Гэтэ тэр ажилд бол тэгэл муухай сайхан тэгэл ингээл за яах вэ гэл ингээл хийхээр ажлууд байгаа ч гэсэндээ тэр хэмжээгээр Солонгосын нэг давуу тал нөгөө нэг үнэлэмжийг үнэлж чаддаг юм болохоор одоо бас төвчээл гүрийгээл тэгэл хийдэг юм болов уу гэж бод. Тэр ер нь бол нэг яг хамгийн хоёр том асуудал бол ер нь тэр хоёр л гэж бодож байна. Бусдаар бол харьцангуй хоол унд дээрч тэр юм уу тэс соёл зан шил дээрч идэх ч юм уу. Тиймэрхүү зүйл дээр бол харьцангуй бас гайгүй шүү дээ. Тийм. Тэгээ солонгосчууд ч өөртөө бас өөртөө нэг монгол царайтай гэдэг болохоор бас монголчуудад дуртай байгаад байдаг тий. Төстэй царайтай гэдэг тий. Япон хятаднуудыг бодвол манайхан ч бас шал өөр хүндлэлтэй харьцдаг шүү дээ тий. Тэгэхээр тэр тал дээр бол бас гайгүй байх л. За хоёлаа тэгээ Кимчон университетийг төгслөө. Мэдээж энд одоо байгаа оюутнуудын дараагийн одоо шат бол нөгөө ажил олохтой карьер эхлүүлэх байдаг. Ер нь хэрхэн одоо карьерийнхаа замналыг эхэлж анх эхлээд шууд одоо тий би модель болно гэж бодоод моделийн сургалтанд сууж эхэлж ивөө эсвэл бол арай өөр чиглэлээр ажил хайж ивөө. Би ч юм болохоор ер нь бол модель болно гэдэг бодол чинь их сургууль байхдаа сургуулийнхаа хоум пэйжн дээр зураг даруулах болсон байхгүй юу. Тэгээд тэгсэн чи тэн дээр намайг энд бас ингээд хамт орооч гээд тэгээд тэнд зураг даруулаад тэгэхэд тэр зурагчин ах маань намайг модель хийгээч чи айгу зурган дээр гоё гардыг юм байна. Ер нь бол айгу гоё юм байна чи ингээд хийгээч гээд тэр ах маань тээгүүгээс чи дөө ирж исэн байхгүй юу. Тэгэл ер нь бол модель хийвэл ингээд бас нэг тим сонсчож хүн чинь ингээд нэг бодогдоод идэв штэ нэг нэрэж тийм болоо ч юм уу те. Тэгэл боддог лээсэн болохоос ингээд нөгөө нэг алхан бол хийгээгүй.
За тэгээд 10 дээд сургуулаа төгсөөд манай нөхөр нөгөө Сөүлд ирсэн байсан байхгүй. Би тэр үед хүүхэдтэй гаргацсан. Би 4-р курсын 2-р семестртээ чирсэн болоод хүүхдээ гаргасан байхгүй юу. Тэгээ нөгөө хүүхдтэй болцсон чи юу нөгөө модель зэдэл хийх болно сте. Тэгэл нөхөр нь бас ажил хоол болцсон. Нөгөө нэг викенд couple болчихж байгаа штэ. Тэгээд шууд өөр сургууль байсан юм тий? Үгүй Батка нэг сургууль байсан ирнээсээ. Цаадах чинь ер нь бол надаас төрүүлээд жилийн өмнө бараг төгссөн байхгүй юу? Эдийн банд жилийн өмнө ирсэн болохоор тийм. Тэнгүүдээ төгсчөнгүүтээ нөгөө өөрийнхөө хийхийг хүссэн юм аа хийх чинь гээд ер нь хийхийг хүссэн юм амар их байсан. Тэнгүүд нөгөө би 23 таа тэр хүн чи болгаа хийж байгаа шүү дээ. Тэр хүний амьдралыг ингээд тийм гимсэн сэтгэл байгаад байгаа байхгүй надад. Тэгээд би за чи ер нь бол ингээд хийхийг хүссэн юм аа хий. Би яаж ижаад эндээ ингээд хүүхдээ ингээд яагаад жирэмсэн байсан ч би ингээд жирэмсэн ингээ өөр харгалаад хүүхдээ төрсний дараа би харгалаад ингээ явнаа. За чи ямар тааж хүссэн юмаа сураад хийхийг хүссэн ажлаа хий гэд. Тэгээ Баткач бүр Канвандуу яваал, Пусан яваал, Сөүлд ирэл ингээл явж өгсөн байхгүй юу? Бараг охиныг нэг нас хүртэл нилээн тэнсэн байхгүй. Тэгээд тэр оронд чинь би ямар ч нөгөө өөрийнхөө мөрөөдлийг яваад байгаа шүү дээ. Тийм ажиллаа хийгээд яваад байгаа. Гэхдээ ингээл шинэ юм өөрийнхөө яг мэрэгжлийн дагуу ингээл шинэ юмаа сураад кофе хуурж сураал гэх мэтчлээ. Тэгээ тэнгууд чинь би нөгөө нэг өөрийн мөрөөдөл бол ингээд хайчиж байгаа шүү дээ. Бодож исэн бодол модлаа. Тэгээ байжгаад за ер нь бүтэхгүй юм байна. Ер нь л нөхөртнийхээ хажууд очие гэд би яг төгсөөд нэг 2 сарын дараа нөгөө Job Korea гэдэг байдаг ажил хайдаг вебсайттай аппликейшн тийш ороод ингээд Монгол түмнёг гэд Монгол орчуулагч гэд ингээд хавцсан чинь яг Нана Сонгёг гэж гарч ирдэг хөхгүй Нана гоо сайхны имлэг гэд. Тэгэл би Нана нам гэл гоё юм байна. Ажилд орчвол гэл нэг тийм нэр чинь нэг хоолны газар ажилласан зай би зөөгч хийж байгаа байхгүй. Зөөгч хийжсэн завсарлагаа нөө брейк таймаараа амар ингээд амарцсан гихтэйш арцсан гівтчихсэн уцаа орлоо job care ингээд харж байжсэн. Нана нам гинэ гэд тэнгүүтээ гэс Ероксо хийгээл анкет бүглөөл. Тэнгүүтээ явуулдаг байхгүй. Тэгсэн чинь хурж ирээд ярилцханд ор гэд. Тэнгүүд нөө тэгээд охиноо ингээд нөгөө АГД гээд одоо хүүхдийн нэг юм нэг зүүдэг юм байдаг шүү дээ. Үүргэвчих юм аашаа тий. Тэрэн дээр ингээ өөрцөө Сөүл рүү явж байгаа байхгүй охиноо. Тэг гимчоноо Сөүл рүү. Тэр чи одоо 11 сар мард байсан байхгүй юу? 11 сарын дундуур ч нэлээд бас хэрүүхэн болцсон байсан. Тэгэл хүүхдээ аваад явж байгаа. Тэгээд очоод аавд нь охиноо өгчөнгөтлөө ярилцлаганд орчоод гараад ирдэг байхгүй. Тэгсэн чинь ингээл сандраал анхны яс ингээл ярьсан. Сандраал тэгэл за мэдгүй ямар тааж тэнцэн мөгөө артаж өгчлөө. Тэгээ араас залханаа л гээл тэгж ийн гээл. Тэгээд нэг Сөүлд нэг точсон юм чинь Сөүлд нэг 2 3 жилээ хоноод тэгээд яг буцах гад галтрын буудлын дээр сохсож идэх байхгүй бас. Тэгсэн чинь дуудлага ирээд тэнцчлээ хизэнээс ч ажиллах боломжтой гэдэг. Тийм. Нанагаас. Тэнгүүд нь бөөм баяр болоод тэгээд би тэгвэл 1 сарын 1-ээс л ажиллах боломжтой. Ингээл одоо нөөч би ч одоо Кимчонд байгаа нүүж Сөүл орж ирнэ гэд нөгөөд ярилцлаган дээрээ баах ярьсан. Тэгээ нүүж мүүж ирнэ байр маяр хайн майн гэд. Тэгээл яг 12 сарын 30-нд Сөүл рүү нүүж орж ичсэн байхгүй юу? Шинэ жилийн өмнөх өдөр тий. Тэгээ 30-ны орой тэр чинь шүн нүүж орж ирж байгаа бүр. Тэгээл нүүж орж ирэл. Тэгээл орж ирсэн чинь нэг амар дээшээ өндөр шаттай 4 давхарт ядчих жахад ямар ч лифт авахгүй ингээ огцом дээшээ шаттай. Тэгээд тийшээ яасан чи нөгөөх нь шүнэн орсон ч ингээд амар хүүтэн. Нөгөө байр маань өвөл. За энэ тэгээд энэ юуг нь халаалтын хасаа хонжоо өглөө гайг болох үл үүдэл амар хүүтэн мөртөгтэй баг ингээд хүнчлэл дотор ороод төвчдөг байхгүй. Гуруула. Барал манай нөхрийн бас нэг хамаатны залуу ингээд нөөхөд туслаад ирсэн. Тэгсэн чинь юу вэ үүрээр ингээд бүр чихмих ингээд хүүлдэг. Бүр ингээд ингэсэн унтж байгаа юм хүнчлэлээр ингээд бүтээсэн. Тэгсэн чинь нөгөө юу нэ ажиллахгүй. Тэгээ 31-нд бүр нөхрийнхаа тэр хамаатны залуугийн гэрт очиж он гаргаж исэн тийм хөвгчлөлтэй түүхээ тийм. Тэгээ маргаашнаас нь эхлэн ажилласан. Тэгээд 1 сарын 1-ээс л ажиллаад охиноо манай охин тэгэхэд 9 сартай байсан. Охиноо шууд цэцэрлэгт өглөө 9-өөс орой 6 хүртэл өгч байгаа. Хоёулаа ажилдаа очсон. Хоёулаа ажилдаа очсон. Тэгээд нөгөө гэтээ Баткад тэр үед болохоор шөнөөр гараад өглөө буудаг гэсэн юм. Би болохоор өглөө нь явж өгөөд тэнгүүд эхний 7 хоног ариуныг тасгаж ийн гэдэг 4 цаг маг нэг 2 цаг маг гэж ингэ тасгаж яваад яг л аав нөгөө нэг үүрээр бууж ирчээд тэгээ бит хоёр ч ингээл өглөө ингэж гараад орой ингэж зүгэрж гараад хоёлаа гараа ингээл гардаг. Нэг тим амьдралаар бол нэг 2 сар гарan маран бол амьдэрсэн бахаас өвлдөрчээд. Тэгээд Батка тэр нөгөө нэг өөр нэг чүмнээс хамгаад нэг буудалд байжгаад
Тэгээд Инчоны Paradise руу явчихсан байхгүй. Тэгээд тэнд очсон чинь нүүн ээлж нь яг өглөөнөөс орой олж таараа. Тэгээд ер нь бол буцаад нэг арай нэг ингээд нэг хэвэндээ орж исэн гэх юм. Тэр нөгөө би нөгөө анх сонсчод нана гэд анх уулзахтаа нана имлэг таны имлэг юм болов гэж бодож ирсэн шин. Яа, тийм имлэгтэй олж гоё л. За тэгж жагаад хоёлаа имлэгт хоёлаа ажиллаж байхдаа моделинг карьераа эхэллээ. Тэгтээ тэр үед одоо нэг зүйл болсон нь өвдсөн байгаа тийм. Энэ түүхийн талаар хоёул жоохон хуваалцах юм бол. За тэгээд 19 онд ажилд ороод 19 сарын 1 сарын 1-нд орж байгаа шүү дээ. Тэгээ бит хоёр чинь нөгөө юу яацаа Сөүлд чинь нөгөө байрны барьцаа амар өндөр. Түрээс нь бас жоохон өндөр нөгөө Кимжонд чи бид нар чинь бүр ингээд баг барьцаагүй гэнэ. Тийм бараг жаргаж исэн байгаа байхгүй Диважинд амьдарч исэн тий. Тэгсэн чи ирсэн чинь заавал нөгөө ингээл 10 саяын барьцаатайгаар сарын чинь манайх чинь 500 жилөө 550 авцсан баг. Тэгээд нөгөө бит хоёр бүр ингээд майнус одоо данстай болчоод ирсэн байхгүй хүнээс зээл тавиад байрныхаа барьцааг төлөөд орж ирж исэн. Тэгээд тэр 5 саяын зээл тавьж исэн заяа 5 сая вон. Тэгээд одоо ингээд бодоход 5 сая вон гэхээр ингээд баг юм шиг чим шиг баг ч биш л дээ. Гэхдээ ер нь ингээд нэг бас нэг боломжийг санагдаж байгаа шүү дээ тий. Тэгэхэд чинь тухайн үед 5 сая воныг бараг төлөх гэж тэр зээлийг дарах гэж жил зарцуулж байсан баг бит хоёр. Бүр амар их цаг хугацаа орж исэн. Тэгээд ямар сандаа тэр өөрөө daаш дуслаа бит хоёр 1 жилийн хугацаанд цалингаа буухаар л гадуур хоолигддаг. Яг цалингаа авсан өдрөө л нэг очиж багшаарч тэгтээ багшаарч идэх нэг 400 г мрамыг аваад тэгэл тэргээ шаарч идэл болоо өөр ингээд нэмж мэддэг. Тэр нь л тийм байсан. Тэгээд би чинь 19 оны 1 сард орчингуудаа 7 сард нь өвдсөн байхгүй юу? Ер нь бол эмнэлэгтний 6 сар гарan 7 сар хэртээ ажиллаад тэгэл нэг эмэгтэйчүүдийн эмнэлэг дээр ер нь гэхдээ миний ингээ гид жоохон хүндүүр оргиод жоохон ингээд юм хүүтийн муух ч юм уу хоол идсний дараа ингээд гид жоохон баацлаад гэхдээ нэг амар гүйлгэж мүлгэх ч юм уу тийм нь хайрцангуй гайгүй. Гэхдээ яг ингээд нэг дарахаар ингээд гид нэлэнхүүдээ нэг юм жоохон хүндүүртэй байгаадсахгүй. Тэгээд нэг тоохгүй л яваал тэгээ нэг жоохон нойр хүрээл жоохон ядраал ингээл жоохон даараал бас нэг тийм даарцтай болцсон. Тэгээ нөгөө солонгоч нь эконик ажилтсан бүр ингээд амар үлээждэг болохоор тэгэл ер нь ингээл жоохон даарад идэх дотроо орохоор тэгэл тэрний нэг тоогоог бас тэгсэн чинь миний нэг таньдаг нэг эмгтээчүүд имлэг байдаг гэсэн юм. Тэгээ тэднийхээс намайг нэг монголчуудын арга хэмжээний зохион байгуулах чамаа тэгээ хурж ингээд орчуулга хийгээд өгөөч гэгээд тэгээ би окей гэдэг тэг Канадад очижсэн байхгүй. Тэгээд тэр чи хагас сайн бүтэн сандчлал ажиллагаа хажуугаар л тэгээд орсон чинь тэгэл орчлон хийгээл дуусгаж исэн чинь нөгөө тэнд ирсэн бүх хүмүүсээс цусны шинжилгээ авч ирсэн байхгүй. Тэгээд орчуулагч охин ч гэсэн цусны шинжилгээ өгчөөч яадаг ингээд тэгэхээр би за гэд окей гэдэг өгчсэн байхгүй. Юу ч бодоогүй зүгээр л өгцөн. Тэгсэн чинь хэд хоногийн дараагаар над руу залхаснаа нилээ ингээд юм сандарсан. Яна намун шигээл намна чиний цусны шинжилгээний ингээд өрөвслийнхэн тоон бүрээс амар өндөр гарсан байна. Чи том имлэг яваад дахиад нэг шинжилгээ өгөөд үзээ. Тэгэхгүй бол энэ нэлээд өндөр гарсан байна. Чамд бид чи ямар нэгэн зөөр байхгүй юу гэд. Тэгээд би тийм үү гээл тэгэл манай ажилдаа яг ойрхон онжуу гэд яг дээр чаабин он гэд одоо эмгтээчүүдээр төвлөрсөн том имлэг байдаг байхгүй юу. Тэгээд би нөгөө эмгтээчүүд үзсэн учраас өөрийгөө эмгтээчүүдийн ямар нэг өрсөлдөөл гэж бодчихгүй дотроо бас тэгэнгүүтээ тэр чаабин он дээр очиод энэ нөгөө шинжилгээнийхаа хариуг үзүүлээд тэгээд ийм басан тэгээд ингээд яасан гэсэн чинь намайг ямартай ч ихлээд тусны шинжилгээ аваад тэгээд CT даръя гэд тэгээд CT мэтэ дараад тэгээд CT-ний хариу нэг 47 хоногийн дараа ч илүү гардаг ч илүү тэгээд гараад тэг ингээд нөхөртөйг очиж байгаа үзэл шинжилгээний хариу сонсгоо очиж байгаа шүү дээ тэгээ очисон чинь л ороод ингээд ласан чинь л тэгэл гимчин тэгэлсэн тэгэл тэгжсэн энэ ингээд одоо хавдраа ам гэд тэгээд ам гэж тэр чинь ингээд сайн мэдгүй юу яриад байгаа юм гэсэн чил маа нөхөр ингээл гайхаал бас ингээл гайхаж байгаа шүү дээ тий. Тэгэл юу ямар гэл тэгсэн чинь ийм тийм юм байх тусах эсгүй мосгүй тийм болох эсгүй мосгүй гэл тэгсэн чинь ингээд бүрдүнгээд ер нь бол ингээд илгэн дээр хүртэл ингээд яатсан өсөрхийлсэн нарийн гидсэнд ч гэсэндээ ингээд хэсэг газрууд ингээд таарсан тэгээд ингээд бүдүүн гидсэнд ер нь бол байна тий. Тэгээд энийг болол ингээд манад одоо ингээд ямар ч юу аахгүй манахаас ингээд CD-г нь аваад хоёр ингээд их сургуулийн эмнэлэг яваа.
Гэт тэгсэн чинь би нөгөө эмчрүү нь уйлаад, ойрлоо, чарлаа, нөхөрлөөгөө дайраад чи надаас илүү солонгос хэлтэй гэдсэн яасан гэд. Чи одоо наадгаа яриад байгаа юу яриад байгаа. Яахаараа би тийм тусдаг юм гэд энэ нэлээ хүндэрсэн байна гэд сонсгоор чи хүн тэгэл ингээд шоконд ороод хэдэж нүг авахгүй тэрийг бодит гэж хүлээж авахгүй эсрүүцээд байгаа байхгүй тийм үгүй би тийм болохгүйсгүй гэд. Тэгэл нөгөө нэг эмэгтэйчүүдийн имлэгийн нөгөө нэг менежер солонгосоо таньдаг ах байдаг гэсэн тэр ах руугаа залгаал одоо намайг ингэж байна. Тэгээ би одоо яах вэ гэдгсэн чинь чи гэрч угаасаа ван шими дэмчин ханяандэ гэд имлэг байгаа. Тийш яваад очиод үзүүлээдгээ гэд. Тэгэл ханяан дээр явчихсан байхгүй. Тэгээ ханяандэ дээр очиод шинжилгээнийхээ хайрыг үнцүүлээд яасан чи амар тэгтэн би амар хаттай. Шинжилгээний хайрыг үзүүлээл яасан чи эмчин ч гэсэндээ яг цаг байж таарал цаг аваад үзүүлээл. Тэгээ шууд намайг хэвтүүлээл 7 хоногийн турш юу ч хийдүүлэхгүй байж байгаа л бүх төрлийн шинжилгээ аваад тэр чинь ингээл нөө пит шит ямар CT гэл ингээл янз 9 жарын одоо ингээд нарийн шинжилгээнд авдаг. Тэнгүүд ингээл эхний ээлжинд за энэ үнэхээр хортой юу хоргүй юу гэдгийг тодруулдаг шинжилгээ аавна. Тэрний дараа за энэ хаашаа үсэрхийлсэн байна гэдгийг аавна. Хэддгээр үе юм бэ гэдгийг мэднэ. Тэгээд одоо яаж хагалгаа хийх үү гэдэг юм гарна. Тэгээ нөгөө нэг хагалгааны цаг маяг надад амар аттай ингээд ойрхон байж таарад. Тэгэл ингээл 7 хоног тэр өрөөнд ингээд нэг ганцаараа байгаа байхгүй юу. Тэр чинь хүн хонуулдаггүй яг өдрийн цагаар байж болдог тийм нэг тасаг байсан юм аа. Тэгэнгүүт ингээл за өнөөдөр л стоп бурхан минь одоо хоргүй хавдар байгаасаа гэж залбираал гэж ангууд амж орж ирэл хортой хавдар гээл. Тэгэл ёо гээл ингээл уйл унжаал ингээл байж ангууд маргааш нь за битинийх амар хүсэр хилээл битинийх амар ингээл одоо нэг 2 дугаар шат ч юм уу анхан шат байгаасаа гэл ингээл залбираж ангууд 4 дугаар шат байна гээл ярьдаг ч юм уу те. Тэг ингээл за одоо ингээл ямар нэг химийн тариамаар нь баг хийгдэх ч юм уу эсвэл хагалгаа нь одоо бас ингээд айтайхан болох юм болоо болохгүй болоо гэж өчнөө тэр нэг бодож байгаа штэ. Тэгээ тэрний хайжуугаар хамгийн санаа зовж исэн зүйл нь эмнэлгийн төлбөр. За хор тавдар ихээр чинь за угаас хагалгаа хийгээд ингээд их юм бол энэ бүр аимшигтэй их мөнгө гарах юм байна. Би одоо энийг яаж төлнө вэ гэж бодож байгаа юм чи нөгөө нэг 5 саяыг зэглээд ороод ирсэн өртөө хүмүүс байгаа шүү дээ битгаар шинэ нөгөө мөнгө олохтой төлж амдаг байгаа. Тэгэл тэрэн дээр амар их санаа зовж исэн. Тэгэл эмч тэгж хэлээл. За эмч болохоор гэхдээ бит хоёрыг хамгийн их тайвшруулсан бас эмч ах байсан. Манай эмч амар гоё. За зүгээрээ санаа зоволтгүй энэ бол ингээд ингэж хагалгаа хийн. Би бол хийж чадна. Тэгэхээр чи ерөөсөө ямар санаа зовох шаардлага байхгүй. Та хоёр ерөөсөө болно бүтэн гэл бод гэл ер нь бол тэгж хэлжсэн. Тэгээд манай нөхрийг ч гэсэн амар тайвшруулж өгсөн эмч байсан. Тэгээд намайг ч гэсэн ер нь тайвшруулж өгсөн эмч байсан. Тэгэл тийм болохоор за одоо нэгэнд л одоо ингээд болчихсон юм байна. Тэгээд чи хүн чинь ингээд 7 хонд ингээд өдөр болгон тийм аваад ирэхэр чи ингээд тасан цогцохоос өөр арга байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэл за угаасаа л одоо би нэг яаж иж байгаа л давж туулах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол болохгүй юм байна. Надад өөр ямар нэгэн цутах арга байхгүй юм чинь. Тэгээ нөгөө солонгос нэг юм үг гэдэг байхгүй юм. PS опсон мэн чирэгээраа гэд цухтаж чадахгүй зүгээр энийг ингээд хүлээд одоо юу гэдэг зүгээр энийгээр ингээд наад чидэх ч юм уу тиймэрхүү болохтай. Тэгээ тэр нь бол тэр үгийг ер нь бол бодоол тэгэл за би угаасаа энийг цухтаж чадахгүй юм чи одоо тэгэл яаж иж байгаа л энийгээл давна да гэл тэгэл яг явжсэн эхэлжсэн. Тэгээд хагалгаанд ороход чинь би чинь 12 цагийн хагалгаа хийлгэжсэн байхгүй 11 цаг гарan 12 цаг шахав. Тэгэхэд манай нөхрийг амлын хагалгааны гадаа өглөө намайг ороод орой намайг гарan гартал ганцаараа байсан. Тэгээ яг тэр үед бол батка бол яг би одоо ч нэгтэй баткаг тэр үеийг бодохоор ингээд ойлгох гэдэг байхгүй. Тэр үед батка болттой амар ихтэйсэн баг. Яа би болох юу ч мэдгүй унтчихж байгаа штэ. Хараас дан нэрээ за ингээд таартай шүү гэл ингээд намайг оруулчихсан. Тэгэл би ч гэсэн хоорчол нөгөө мэдээ алдуулах орхоос өмнө ингээл өчнөө гэрэл мэрэл хасаал ингээл янз бүр болвол тэгтэн яна би ингээд тэгтээ унтчаад дахиад хэрвээ сэркол яна ч юм уу гэж бодоход бол бодогддаг юм лээ хөө. Тэгээд манай нөхөр бол тэнд ингээд байд суух аргагүй байсан баг. Тэгэл одоо надад болохоор тэрний талаар юусэн одоо ч хүлээрдэг баг. Одоо энэ чинь 19 он гэдэг чинь одоо 7 жил болчихлоо шүү дээ. Тэгэхэд чинь яг яасан гэдэг тэгэхээр тэгэл явах таараа хүлээгэлээжсэн шүү дээ. Яг тэгдэг баг. Тэрнээс яг тэр хүнд бол тийм тэгвэл хүлээгэлээж гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэр бол амар их янзрал юм бод. Тэгээ тэрийг нөхрөө л амар тэр үед ямар яасан бол та гэж амар өрөвддөг. Тэгээ би яг гарч ирээл
Яа ингээл мэдээ алдуулагч гараал ингээл хараал ингээл яхаа ингээл хүмүүс ингээл дүрс харагдаад яг нэг тийм байдалтай. Ингээд амар юу болцсон юм мэдэхгүй ингээл би хаа маань гэ миний өөр юм би биш юм шиг. Ингээл нийл өвчин яхаан ч өвдөд байгаа мэдэхгүй ингээл янгнаалж байгаа юм шиг. Тэгэл ингээл сэрэл ингээл харсан жаа ямар тааж батка ингээд байгаа. Тэгээ манай эмнэлгийн захирал эмч маань ирсэн. Тэгээ манай одоо Япон гэдэг ингээд багуудын маань ахлагчнаас ингээд 3-4 Таиланд багийн ахлагч Япон. Тэгээ сул манай ингээд глобал багийн одоо манай эмнэлгийн глобал багийн дарга маань ингээд бас ирсэн. Тэгээд нөгөөдөл намайг харцаа өөлал. Тэгээд би ингээл харчаал ингээл ямар ч л гээд байгаа болтол нэг ямар ч юм байл. Тэгэл яг тэр үед нөгөө яг тэр захирал эмч мэнчтэй ингээд нэг нөхрийг маань ганцаараа байхад ингээд бас хурж ирээд ингээд хань болоод нэг ганц 2 ганц цагийн хугацаанд ч гэсэн ингээд хань болсонд амар баярлаа. Намайг бас ингээд зориод ирсэнд нь амар талархдаг байсан байхгүй. Тэгэл хагалгааны яг тэр оройн нь тэр чинь нөгөө Чуан жаашир гээд дөнгөж хагалгаа байлгаад нөгөө нэг эрчим дэмжлэгээний өрөө гээд тэр өрөөнд ингээд оролцсон. Тэгээ миний хажууд л бас нэг ходоодны хагалгаа хэлсэн нэг ах эхнэр нь сахиур хийцэн. Тэгээ нэг батка нөгөө нэг өмнөх шөнө нь бас нөгөө нойргоо онцсон санаа зовоо. Тэгээд ингээд тэр өдрөмжөнгөө ингээд ачаад оройн нь ингээд нөгөөт чинь ингээд өөр ирэхгүй ингээд үүрэглээд байгаа байхгүй юу. Би болохоор нөгөө унтаж чадахгүй өвдөөд мэдээ алдуулж гарцсан ингээд амар өвдөө. Тэгтээ энд нь ингээд юм мэдээ алдуулж залгаж өгдөг байхгүй юу. Тэгээ өвдөх юм бол энэ ингээд дараад байх юм бол өөр ингээд шахагдаад орчдөг тийм мэдээ алдуулж байхгүй юу. Тэгээд тэр болохоор амар бийд мó. Тэрийг нэг хэрэглэх гээд байдаг. Байн байн донтуулаад хэрэглэх гээд байдаг. Бийд муу гэж хэлчихсэн байхгүй юу. Тэнгүүд би ч амар гүргэр. Тэг би тэрийг ямар би бүр нэг ч хэрэглээгүй тэр өвчин намдаа чиг. Хэрэглэхгүй гэсэн аль бүр гүрээсээр агаал тэгэл батка ингээл хажууд ингээд хараа чи зүгээр унтчихаа би зүгээр гэд. Тэгэл өстө гүрээсээр агаал өглөө олгоол. Тэгэл имж орж иж үзэл за одоо би одоо яг юу хийвэл би хурдан идгэрх үү гэд эмчээс асуусан чинь чамаас одоо хийж чадах юм ганцхан юм байгаа. Босоо сайн алхах чиш нөгөө нэг бүдүүн нарийн гизнүүд маань ингээд нөгөө гөрүүлзэх хөдөлгөөнийх нь ингээд юм ингээд явагдаад эхлэхээрээ одоо энгийн байдалд ороод доошоогоо газ гараад ингээд хий гадагшлаад ирэхээрээ би ус жууж олно, хоол ундидж олно, хурдан тэнгэрэх боломжтой гэд. Тэгээд за гэд. Тэгээ нөгөө баткагийн хажууд ингээд битгаар чинь Чуан жааширлээс тэнгүүтээ маргааш нь нөгөөдрөн чөлөө ингээд гарсан байхгүй нэг 2 хоноо л гарсан баг. Тэгээд нөгөө нэг энгийн юуруу ингээд 2 өний ортой өрөөнд ороод тэгээд ороод ясан чинь ингээд баткагийн хажууд байхаар ингээд баткааш намайг яаж наараа тэхүү хараа яах уу гэл ингээд харчаа би улам ингээд нялхарах гад болтгоо. Тэгээд угаасаа эмнэлгийн мөнгө төрөг гэдэг одоо ер нь ажил төрлөө хийхгүй болохгүй юм биш үү? Чи ер нь яв ажиллаа би ганцаараа зүгээр гэд. Тэгээд охины битгаар Монгол явуулсан байхгүй. Тэгээдсэн чи үгүй л гэл эхлээл явахгүй гэл. Тэгээ үгүй яв гэсээр. Тэгээ баткагстай хөөж явуулчихсан би бүр ажил руу. Тэгээл баткаг явуулаад шууд өөрөө ганцаараа босоод. Тэг ингээл битүү муурстай. Тэгээ нөгөө нэг юм түрээд нөгөө нэг нуруу өвдсөн хүмүүс нэг түрээ явдаг штэ. Тийм юм ингээл түрээл. Тэгэл ингээд бүр ингээд хар ногоо юм ингээд бөөлж нөгөө олон цаг газаар амьсгаллаад ингээд гидс ингээд онгорхоо яж агаад буцаага ингээд битүүлж байгаа учраас гидсэн сүр ингээд амар хий орцсон гидс чинь ийм том жирэмсэн үн шиг л ийм том болцсон. Тэгээ нөгөө хийн ингээд гарахада гадагшаага ингээд нөгөө нэг бас бөөлжлөж гардаг юм лээ. Тэгэл амар юм хар ногоо нэг юм замг шиг гэх юм уу тийм ногоо өнгө юмар амар их бөөлж байл. Тэгэл коридороор халгаал. Тэгэл нэг 14 хоног ямартааш тэгж явсан да. 14 хоног бол усч угаагүй, юу ч хийдээгүй. Тэгэл амаа ингээл амандаа усыг гүлгүлгчээл хасгаал. Тэгэл 14 хоногийн дараагаар тэр чинь нөгөө нэг анх ус уух болж байгаа байхгүй. Чи ингээ баткаруу залгаа өөлээд. Харин намайг ус уу гинэ гэж бүр ингээ өөлээд. Тэгээ тэр чинь шууд амар ихээр сууж болохгүй ингээ багаар уугаал. Тэгээ ус уугаад нэг 2 хоног чөлөө харж агаад гайгүй ах юм бол тэрний дараагаар бүр юм усан цутан байдаг байхгүй юу. Тийм цутан идээд тэгээ тэрний дараагаар цагаан будаа идээд тэгээд гайг болоод ирэхээр нь ижээ дараагаас нь жоохон ингээ шүлмүл жоохон ингээд хоол махан төрлийн юмтай юм идэж эхлэв. Тэгээд яг хагалгаа хийлгээд нэг сар усны дараагаар эмнэлгээсээ гарахын өмнө юм байна. Хагалгаа хийлгэчээд эмнэлгээсээ гарахын өмнөхөн шинжилгээ аваад тэгсэн чинь би бас
жирэмсэн байсан байхгүй. Бэж таарад. Бид тэ хагалгаа хэлэхдээ жирэмсэн байсан байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд зүрхэн цохилцсон, том болцсон. 2 сар гарan 3 сар мартай болцсон. Тэгээ би үгээ би төрүүлчихье. Төрүүлснийхаа дараа би хиймэн тарай хэлчихье. Хүүхдээ төрүүлчихье гэдгсэн чинь. Үгүй яагаад ч болохгүй. Чи одоо яг хагалгаа хийлгээл чи сарын дотор багадаа чи хамгийн хурдандаа ер нь бол сар хамгийн удаандаа 2 сарын дотор гэж хиймэн тарай заавал буцаад хийлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө хагалгаа хийлгэсний баг үгүй ингээл яагаад өөр нэг нарийн гидсэн дотор байгаа хор тавдруудыг аваагүй байхгүй хагалгаагаар. Яг хагалгаагаар авсан нь болохоор илэгний 70% тайрагдаад одоо зүс мөстэйгээ хамт тайрагдаад голомд нь болохоор нөө бүдүн гидсний одоо яг зүүн талдаа би бас адтай зүүн талдаа тэр чи одоо нэг анус одоо өтгөний гаргадаг хэсэгтэй гин дээр хэсэг байхгүй. Бүр хэрвээ өтгөний гаргадаг хэсгийн бүр ингээд тэр яг амцар хэсэг рүү хэрвээ хавдар байсан бол би энд ингээ 3 сар биддэг тийм юм болох. Насаараа тэгж амьдрах ч юм уу тийм байсан байгаа байхгүй. Тэгэхэд харин би амар адтай жоохон дээрээ тараад цөсөлт хийгээд аваад хооронд нь ингээд татаад ингээд ойход хангалттай тэр байж боломж нь байж тараад тэгээд харин би амар адтай тэгсэн. Тэгээд тэгсэн чинь нөгөө яг энэ хэсэгт байсан хавдар маань давсагтайгаа ингээд наалдаад тэнгууд давсагны бас ингээд талыг нь өсөрхөлтэй хийж авчихсан байхгүй. Тэгээд нөгөө нарийн гидсэнд байгаа нь болохоор ингээд жижигэн хинт ингээд жижигэн ингээд бөөгнөрч ингээд яг хагалгаа хийж авахаар хэмжээнийх биш. Жижигэн хинт тэнгууд тэрэж болохоор хиймэн тараагаар алхах болчоод тэгхгүй тэрийг ингээд удаан байлгах юм бол нөгөө залан хүн чинь ингээд айгу хурдцтайгаар өвчин юмнууд чинь ингээд идэрэлтэн хурдан ч гэсэнтэй өвдгөн ч гэсэн айгу ингээд хурдан өвчтэй юм байлээ. Хөгшүүн болохоор айгу удаан байдаг. Идэхэн ч удаан, юм өвчнийх нь явцсан ч удаан байдаг ч юм уу Тэгээд бас нэг үйл майлан болоод тэгээд ямар эрэгтэй ч эмэгтэй ч миний хүүхдэд дахиад буцаад ээжтэй ирээрээ гээл тэгээд хэлж мэтэл тэгээд яалч арга авах тэгээд авахулж байсан. Тэнцээ хагалгаанд орж исэн имлэг дээрээ. Тэгээд тэрний дараа хиймэн тарай эхлэл 7 хоногийн 2-7 хоногтой нэг удаа хийлгдэг сохоо юм нэраа. Нэг хийлгэхдээ 3 шөнө 4 өдрөөр 72 цагийн хиймэн тарай гэдэг чинь бас алддаг байхгүй хүнийг. Тэгээ нөгөө миний ч нөгөө хүн чат байсан учраас нэлээд хүнд хийсэн. Тэгэл эхний хиймэн тарай хэлгээл өсмөс бүх юм ингээл ер нь бол баг ингээд 60-70% нь шууд унаал. Уул нь хүмүүсийнх нэг 2 моёр ч юм уу 3 утгах дээрээ ч ундаг ч юм уу өсмөс нь. Миний хол зүгээр шууд нэгдэх дээрээ л унаал. Тэгэл тэр өсмөнхийг ингээд мэдчихэж байгаа штэ. Асууцсан эхлээд надад юм чи хилцэн байж байгаа. Тэгсэрнээсээ л өглөө ингээд сэрхэд ингээд орон дээр ингээд дэрэн дээр ингээд бөөгнөрцөн ингээд тэсгүүл зүгээр би ингээд ингээр одоо би нэг ингээд барьжаад ингээр ингээл гарна ингээл бүр ингээл салаагаар ингээл гарч ирдэг. Тэг ингээд амар нэгдээ би ингээд өсөө хосох га манай доотлолт өсч мэдэг гэсэн аахгүй гэрийн доотлол. Өсөө хосох гад ингээд ороод ингэсэн чи ингээд ямар ч үсээ ахгүй. Зүгээр ингээд хитгэн ширхийг ингээд үлдсэн. Тэгээл өсөө хосоолал бас үлдэж илээ. Тэгэл ёо гэлээ үлээл тэгэл имийн тарайг ер нь бол хийлгсэн. Гэтэ нөгөө нэг хиймэн тарайг 12 удаа хийлгсэн байхгүй. Тэр чинь барыг 6 сар шахуу. Нэлийн удаа хийлгсэн. Тийм нэдэ удаа хийлгсэн. Тэгээд хиймэн тарай хийлгэж явахдаа болохоор би чи бас зүгээр ахгүй. Ажилдаа явна. Хиймэн тарай тэр үед үү? Тийм. Хиймэн тарай хийлгээд 4 дахь хоног дээр имлээс гарсан өдрөө гарсныхаасаа хоошоо нэг 7 хоног арай хүрэхгүй нэг за одоо 5 дахь өдөр хийлгэлээ гэж бодлоо хагасаа бүтсээ нэг өдөр төлөөл нилээ хэцүү байдаг байхгүй. Ингээд ямар ч тэнхээ авахгүй дотор муухай аргина. Эсвэл буцаад амар өндөр хаалгаараа түргэн тусламжаар буцаж очино. Хитрхийх гүйлгэх ч юм уу, бөөлжих ч юм уу гэх мэтлээ ингээд янз бүрийн нэг юм муу ур дагаврууд нь дараа нь гарч ирдэг. Тэгэл тийм гардаг өдрөө зөндөө байсан. Буцаал эмнэлэг рүүгээ яваал, буцаал очивал. Тэгээд овоо тэгэл гайгүй болоод ирэнгүүт нь 3 хоног ажилд явдаг би. Яг хиймийн тарай буцаж орохынхаа өмнөхийн 3 өдөр гэсэн. Дараагийн хиймийн тарай хийлгэхийн өмнөх 3 4 хоног ажил дээр очдөг. Тэнгүү тэр өдрүүд амар гоё. Ингээд юу ч бодохгүй байгаа хөө тэр ажил дээр очно ажлынхантайгаа ингээд таарал уулзаал юм яриал те ингээд нөгөө хүмүүсийн хамрын хагалгаа хийдвэ гэхлээр тэдэн төгөр нэгэн төр ингэж ирмэсэн гэсэн юмд нь хариулаад сууж ах надад ингээд амар гоё яваад байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол ингээд гэртээ байхаар би өвдцэн яг би ингээд нэг юм
сэтгэл готролд орох гээд байгаа ч юм шиг тийм мэдрэмжтэй. Тэгээ нөгөө нэг химийн тариач өөрөө хөдөлгөөн сайн байгаад булчин сайн байх тусмаа тэрийг даван туулах чадвар чинь бас илүү өндөр болдог. Тэгээ тийм болохоор бас хөдөлгөөн ер нь сайн хийвэл зүгээр гэд. Тэгэл амар нөө метрогоор дээш тоош яваал ингээл ягаад туранхай 47 хэлтэй заяа. Амар турцсан 47 хэлтэй. Тэгэл хэрэгээр ингээл амьсгаадаа л ингээд уурал мурал ингээд хөхөрцэн гар мар ингээд хөхөрцэн ингээд судснууд бүгд ингээд харлаа түлэгдээд химийн тарианда хавхар амар ингээд хавхар очтой хөлний гарын алган малганаас бол ингээл тэгэл нэг амар царайтай юм тэгэл ажилдаа очиод тэгэл яадаг. Тэгэл манай ажлынхан ч гэсэн намайг амар гой хүлээж авдаг. Тэгээд тийм бас хамт олонтой байсан тул да бас надад бас айгуу тийм болж исэн. Тэгэл батка хажуудаас манай ээж ирээл манай хадам ээж бас ирээл намайг бас орой орж ирэхэр л үхрийн айр гэж мэдгүй чи. Үхрийн айрга? Тий. Тэрний ийм тос гэж байдаг байхгүй юу? Тэр ингээд амар сайн дархлаан сайн ингээд тэргээр ингээд миний бие ингээд барьж өгөөл амар хөргөө. Тэгэл тийм хүмүүсүүдийн юугаар дээрэс нь тэр үед чинь би нэг Instagram дээр амар их нэг өөрийнхөө өвчнийн талаар ер нь яаж байгаа талаар ингээд үйлжмэлсэн чидэх ч юм уу тиймэрхүү ингээд сэтгэлээ авих нэг сторигоор хуваалцдаг гэсэн бохоггүй юу. Тэнгүүд хүмүүсийн надад нэг дэмжиж байгаа дэмжлэгүүдийн мессеж сэтгэлдлүүд бас байдаг амар хэсэн. Тэгэл тиймэрхүү юмны ачаар л ер нь бол амар сайн бас даван туулж гарч ирсэн гэх юм уу. Тэгэл химийн тариагаа дуусгаал. Одоо тэгэл сайхан л манда гэлээ. 19 оноос 20 оны өвөл дуусчихсан. Яг корона гардаг үед дуус. Тэгэл дуусаад Монгол явсан шин. Химийн тариагаа дуусгаал яг корона гараал. За ер нь угаасаа явъя гэж охин аваад. Тэгэл угаасаа би ч нэг тархлаа муутай байгаа шүү дээ. Тэнгүү за корона энд тусчих юм бол би ч хүчиж магадгүй юм байна л гэж бодоол. За өвтөж Монгол явъя гэж. Тэгээ Монгол очиод тэгээд нөгөө бат цөмөрлөө манай хадмих байдаг. Би нэг ярьжлээ чам. Тэгсэн чи очисон чи нөгөө байнгын нөгөө химийн дээр айлгсан нэг амар ингээд дотор гэдсэн маань муу болцсон, сул болцсон байдал тэр нөгөө манай хадам биш надад жоохон нэг юм шүл устай, жоохон тостой юм өгсөн шүүн. Тэгээ би тэрийг нөгөө идсэн чинь гүүлгээд халуураад тэгсэн чинь нөгөө Батцөмбөрийн фэйсбүүкийн группээр бүр ингээд нийл яана нөгөө нацгийн бэрчин солон хосоос корона яваад энчээр бугцсан гэж ингээд бүр од болсон зөө Батцөмбөрт ёо одоо Батцөмбөрийн тань болгон таньдаг болсон зөө бүр хөө бүр маань нөхөрлөг бүр холбоо бэрдүү 10 жилийнхэн найз мэдсэн гэж хөө танаа их нэр чи энэ ирээд анхны тохиолдол чи яадаг бараг л хүүрвэ мөрөө өста гай газар доороос тэтэндээ байж хүүхснээ наашаа ирсэн ингээл наваа гэж бүр зүгхээ. Тэгэл нэг тийм хөвгчлээ бас явдал болж байсан. Хойч нэг корона гэлдэх юм бол амар. Тэр зам ер нь гэтээ хаасаагүй л амар исэн шүү дээ тий. Та зөндөө ер нь ярьж ин гэр бүл за мэдээж нөгөө одоо хань тий подкаст ярьж ин ер нь энэ нэг яг энэ үед мэдээж эрүүл мэндээс гадна сэтгэл зүй тий санхүү гэр бүлийн хувьд ингээд маш олон зүйлсүүдийг даван туулж байгаа. Тэгээ энэ даван туулж авах үед танд ингээд таны одоогийн зүгээр намууны өнцгөөс харахад таныг ингэж энэ даван туулахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл нь юу байсан гэж харж байгаа вэ? Хамгийн том нь мэдээж гэр бүлийн маань хүн л байсан. Ханы жил маань байсан. Батбуян гэдэг хүн. Миний зөндөө дургу гөрөгдөг ч гэсэндээ миний хамгийн том төшиг тулгуур хамгийн найдвартай намаг гэдэг яг бүхнээ зориулж чаддаг хүн бол Батбуян. Тэгэхээр Батбуянгийн хувьд л ер нь бол байсан. Тэгээд хүүхэд маань байсан. Болохоор л энийг ингээл ер нь бол хамгийн том хүчин зүйл болж таарсан тийм. Түрүү нөгөө одоо санхүү гэж ярьсан шүү дээ. Тэгсэн чинь нэр нэг юм санаанд ороод одоо бас хүмүүс бас хэрэгтэйж магадгүй тийм. Би яг нөгөө эмнэлгийн төлбөр амар хэцүү гэж ярьд. Тэгэнгүүт нөгөө нэг улсын даатгалтай байсан талдаа бас хөнгөлөгдөжсэн ч гэсэндээ хажуугаар нь би тэр тухайн үед надад тэр солонгос хүн хэлүүлж ирсэн байхгүй юу. Эмнэлгийнхаа сая бүгжи гэсэн одоо нийгмийн тусламжийн төв гэх юм юу гэх одоо тийм газар байгаа. Тийшээ очоод би одоо ингээд ийм хүн. За ингээд эмнэлгийн төлбөртөө би ингээд яг надад ингээд хэдэн дөрөв өгч болтгоо ингээд ханд өгөөч гэд эмнэлгээсээ ингээд гуй гэд. Тэгээд дээрэс нь амьдарч байгаа дүүрэгтээ очоод одоо тунсаа мус уу гэж яддаг чинь одоо бичиг баримт хөөцөлддөг өрх одоо нэг юм дүүргийн хороо.
Тэгээд ингээд хорон дээр очиод бас ингээд би энэ хорооны оршин суугчаа. Тэгээд би юм өвчин туслаа гэдэг өргөдөл ингээд хүсэлт гаргах нь шүү дээ. Ингээд хорооныхоо иргэдээс хандив авч байгаа гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тэгээд тийм байдаг гэд. Тэгээд би хорооноос 2 сая вон аваад имлгээс надад бас 2 сая вооны хөнгөлөлт өгөөд. Тэгээд найзууд маань ингээд бас иргэн төрний хүмүүсээс бас мөнгө төр өгчээсэн. Тэгээд ер нь бол би нэг 10 сая хавцаа вон төлчихсэн. Тэгэд ер нь амар баярлж байгаа юм чи. Тэр чинь миний чинь 100 хэдэн сая ирог 100 хэдэн сая гарч ирсэн баггүй хаалгаа. Тэнгүү чи имлгээс нэг 95% жилөө эрүүл мэндийн талаас хөнгөлж өгч байгаа юм чи. Тэгээд тухайн үед надад яг тэр сөүлд орж ирэхийн өмнөхөн тэнд Кимчонд байхад миний подкастаар ингээ таньдаг нэг ах их ч хоёр гэсэн солонгос. Тэгээ тэр хоёр надад Samsung татгал матгал гэл Samsung гэл пум гэл нэг яриад идэгсгүй шилби мэлби гэл. Тэр нь одоо юу тэр тухайд нөө баг хэл усын ч сайн ойлгохгүй тий. Юу ч яриад байгаа баг ухааны бодчихвол үгүй баг л ингээл хэрэггүй мэрэггүй тэгэл энэ гадаад хүн болдгоо болоо гэл ингээл хооронд тийм одоо ингээд бодохоор тухайд бодохоор. Тэгээд нөө нэг имлэг твтчихсэн чинь нөгөө ингээд хагалгаа ирчихэд удаагүй байхад бас хажууд л хүмүүс одоо ингээд чи шилбитэй юм мэлбитэй гэж надаас бас нөгөө нэг имэнэр ингээд нөгөө нэг асуугаал. Тэгээ би шилби гэж юу юм уу ингээд ингээд хувь даатгал маатгал болж таараад ингээд тэгээд тэр нь байхгүй. Тэгээ одоо хэлж болох өсч болохгүй гэд. Тэгээд би яа тэр юмыг хэрвээ хийлгцэн байсан бол тийм даатгалтай байсан бол хизээч мөнгөн санаа зовхгүй. Би айл дээр бүр G класс аваад унтсан. Бараг мөнгө авахар болцсон байгаа хот чинь дөрөвдүгээр шат гэдэг чинь амар их мөнгө аав тий хагалгаа ялгаад ор хоногийн мөнгө төрөг ингээл хиймэн тариамаараа гэдэг хэрэг чинь ингээд зөндөө их мөнгө буцааж авах болчдөг. Тэгэхээр бас тэрийг бас амар бодчихсон. Тэгээд одоо бас хүмүүс одоо л нэг үеийг бодох тэр үеийг бодвол одоо хүмүүс амар их мэддэг учраас бас даатгал маатгал юм талаар. Тэгэхээр бас юу тэр даатгал гэдэг зүйл амар солонгост бол. За тэгээд Монгол буцлаа. Тэгээд юу нь яаж явж байгаад солонгосын том брэндүүдтэй ингээд хамтарч одоо ажиллах тий эхлэл тавигдсан бэ? Тэгээд би ч нөгөө нэг эмнэлгийн орон дээр хиймэн тариа хийлгүүлээд твтэж байхдаа бодож байгаа шүү дээ 9 жорын юм бодно шүү дээ тий. За ер нь аль хүн ингээд хизээл бол хизээний цагт л ингээд өвч бас болдгийм байна. Одоо ингээд хүн тэгж амархан өөхгүй гэл тэгдэж тий. Тэр бол яг мэдээж тэр ямар байдлаас хамаарат яг тэгж болох ч гэсэндээ бас айгүй амархан өөхөх магадaltaй байгаа байхгүй тий. Тэгэнгүүт ер нь хүн яг нөгөө хийхийг хүсчихсэн юм а хийх хэрэгтэй юм байна. Надад ингээд яг ингээ өнөөдөр ингээд би ингээд бурхан боллоо гэж бодлоо гэхэд амар харамссан. Би ингээд ийм хийж үзсэн. Би ийм газар очиж үзмээрсэн. Би хүүхдтэйгээ ийм хиймээсэн, нөхөртэйгээ ингэхээсэн, гэр бүлээр ингэхээсэн гэдэг ч юм уу те. Тэнгүүд яг модельл би хийхийг хүсэжсэн байгаа байхгүй юу. Тэгэл би тэрийгэ хий. Тэгээд биний нөгөө нэг анх солонгос ирэхдээ би дагдаг байсан Jess гэдэг нэг хүүхэн байдаг гэсэн байхгүй юу. Модель хэрнээсээ өөрөө дотор хувцас болоо юм. Тэр үе дотор хувцас биш. Тэр үед болохоор юм бикинигийн брэндтэйсэн байхгүй өөр ингэсэн. Тэгээд тэр хүүхнийг би дагдаг амар хөөрхөн хөн. Тэгээд тэрний би юу руу сайт руу мессеж чижсэн байхгүй. Би ингээд ийм өвчин тусаад тэдэнд гэтээ сайтын нэр нь Lomi Most байхгүй юу. Тэгээд тэр нэр нь бас айгуу гоё таалагдаад тэгээд би за би ийм өвчин тусаад ингэж хаалгаа айлгуудад одоо ийм байдалтай одоо ийм халцсан ингээд ийм миний үснийг нэг жоохон нэг гарч ирдэг штэ нэг баг зэргийн цохууш нэг гарч иржсэн нэг тийм үс аахгүй. Тэгээ ер нь бол ингээд ийм халцсан тэгээд гидсэн дээр ийм том сорвтой. Гэхдээ би ингээд модель хийх хүсэлтэй байна танаа ингээд тэгээд дотор хувцсны чинь ингээд би өмсөж ингэж модель хийх хүсэлтэй ингээд би өөрөө хүсэлтэй болчихсон байхгүй. Инстаграмаар DM явуулчихсан. Тэгсэн чинь над руу бүр ингээд амар ингээд нааштайгаар хүлээж аваад уриалангах ингээд хүлээж аваад над руу ингээд вау ямар л мундаг юм бэ те ингээд хурдээд ингээд уулзах боломжтой юу гэд. Тэгээд би тгийгээд тэгээд суванд гэдэг гэсэн юм. Тэгээд очиад уулзаад тэгсэн чинь бүр амар дуртай. Тэгээд ингээд бид нэр ингээд Lomi Most гэдэг одоо ер нь хаа ингээд өөрийгөө ингээд ер нь л хайрлаж байгаа тийм өөрийгөө тийм кампейнер юм хийж байгаа. Тэгээд тэрэндээ ингээд чамаа ингээд оруулмаар байна. Яг ингээд чи ингээд яг би яг тэр тухайн үед нас тэгж таарж би тааруулж бас мессежсэн байгаа байхгүй тий. Тэгээд би ороод надад гадна бас нэг юм настай автер нэг ихч амар бас мундаг өөрийнхөө төлөө амьдэрдэг нэг ихч орж исэн. Тэгээд бид хоёр нийлээд хамт модель нь олоод тэгээд тэр Jess-тэй хамт яг өөрийнхөө захиралтай хамт ингээд нийлээд ингээд гуруулаа зураг автанд ороод YouTube дээр ингээд ярьцлага өгчээсэн. Одоо би ингэж өвдөөд ингэсэн гэдэг яг ингээд өөрийнхөө түүхээр тийм ярьцлага өгчээсэн тийм явуулч. Тэ миний ер нь моделийн гараа тэндээс эхэлсэн. Тэгэл одоо нөгөө нэг хуваарай л тэр чод ингээд хайж байгаа шүү дээ тийм моделийн ажлыг.
Тэгээд дараа нь болохоор бэд бүлүүдэд модель болоод тэгээд бэд бүлүүдээс хажуугаар нь ихэл янз янзын жижигэн шопинг брэндүүдээр хийж агаад ер нь эйженси гэдэг юмтай болох хэрэгтэй байна гэд. Тэгээд хайгаад нэвэр дээр бичээд одоо гадаад модулуудын глобал эйженси гэдэг ч юм уу те. Эсвэл одоо би ер нь бол телевизийн рекламанд тоглох бодолтой байна гэж одоо хангу шип эйженси гэдэг. Тэгээд хайгаад нэг 2 3 газар болоод тэгэнгүүтээ зураг авдаг зурагчтай тавьчих зураг даруулад тэгээд тэрүүгээр ингээд профайл болгоод нөгөө эйженси руугаа явуулаад би ингээд ханаахтай одоо ингээд гэрээ хийх биш. Зүгээр та нар ямар нэгэн ажил харах юм бол намайг ингээд апдейт хийгээд өгөөч ээ. Рестоп хийгээд өгөөч ээ гэд. Тэгэл яасан тэгсэн чинь тэгэл ганцтай тэгээд ингээл орж ирээл гээл мэдээж ингээл орж ирсэн болгонд нь таараа тэмцэхгүй байсан. Тэгж жагаад хамгийн анх Кягийн модель олжсэн байхгүй. Тэр чи одоо 21 онд гэсэн юм байна. 21 оны 106 мургаа сард ч лөө. Тэгээ машинтай реклам хийдэж шүү дээ. Цагаан юу хүмүүссэн? Свит хүмүүссэн байсан тий. Тэгэл тэрийг хаанх ингээл дарах гал очиод ингээл яасан чи ингээд пажууд нэг амар том студи дотор эхний тэр нэг зүгээр ингээд нэг юм наагаал босдог эсгийг л дарж байгаа байхгүй юу. Ингээд би скретчэн дээр ингээд дизайнер ахгүй би дизайнер одоо дүр тоолж байгаа. Тэгээ ингээд дизайнер тэгээд ингээд юм зураал ингээд ягаал ингээд нааж үзэл тэгсэн чи тэр ингээд надад нэг таалагдахгүй би ингээд тэндээс ингээд ямар нөгөө шинэ ангид ID орж ирэхгүй. Тэгэл яах вэ мах уу гэл ингэж нэг тийм л юм байхгүй. Тэгэл тэрийг ингээд харах чаа гэсэн чинь ингээд юу ингээл өчнөө олон камер баг ингээд 30 хүн мөн гэрэл мэрэл зүгээр ингээд би бүр энэ юу вэ гэдээ бүр ингээд гайхаад би чинь ерөөсө тэрийг одоо анх удаа мэдэрч байгаа шүү дээ. Бүр ингээд шоконд орсон. Юу нөгөө жүжиглэх ёстой шүү дээ бид чи тэр биш нөгөө камер мэмэр л ингээд хүмүүсийн гайхаад би юу хэлээд байна гэдэг. Тэгээд тэнцээ нэг тэрсэг авчаа тэр сүүлд ингээд машинтай яваад гүүрэн дээр ингэж хаад тэр чинь бусаанд дарсан баггүй юу. 2 өдрийн зураг авалталж байсан юм. Тэгэл 2 өдрийн зураг авалтанд явбал тэр чинь хэдийг авчлаа 4 сая 500 мянган вон авчлаа. Бүр нэр баяртай. Бүр ингээд тэр бол миний хизээч одоо ч хүртэл надад ингээд хамгийн л угаасаа хамгийн анхных ч байсан хамгийн бэсттэйсэн. Бүр амар гоё. Тэгэл бүр баярлал шууд нөхөртөө өглөө ирээл сүүлд ирэнгүүтээ хайраас та орой гурлаа хангаан орж гоё өдөр очиж гоё чикен захилж идэг. Яг тэгжсэн тэгэл тийм үе байсан. Одоо нөгөө намын нэг юм асуумаар байгаа нь ер нь одоо за ялангуяа Монгол охтууд, Монгол залуучууд ч гэлтгүү те юу яах боломж хэр байд юм бол яг одоо үед те модель хийх эйженсид ингээ бүртгүүлээд хамтарч ажиллах боломж ирээд юм бол ер нь юунаас эхлэх хэрэгтэй байд юм бол ер нь бол зөндөө баг шин. Юу яа Солонгост бол юу лэн брэнд юу лэн эйженси байгаа. Тэр зам одоо жоохон нөгөө нэг юм монголчууд ч бас нэг юм юм шиг нээсээ бас жоохон ингээд нэг жоохон бас нэг өөр нэг жоохон харааттай одоо найрсны мөнгөнж гэдэг ч юм уу те. Скол одоо арай жоохон өндөр гэдэг ч юм ингээд нүүрний одоо ингээд шанааны ясмаас арай жоохон өөр ингээд ясны гавлын ясны арай өөр. Тэгэхээр арай л боломжтой энэ солонгос модулүүдийг бодох юм бол тэгэхээр хамгийн анх эхлэхдээ ер нь бол Instagram ч юм уу одоо тим юмн дээр тэр нөгөө нэг хэштегээр ямартай ч хэлээд гадаад хүн гэдэг модель гэдэг имийг оруулах хэрэгтэйгээс гадна тэрнээс гадна профайл зураг дараад тэрийг Instagram-д оруулаад тэрийг бүүстэрч болно. Одоо нөгөө доотлолт нь тег одоо зураг авалтанд орно. Ямар нэгэн хангу те одоо юу гэдэг реклам өөр одоо юу гэдэг тийм ингээл өөрийнхөө нэг бодож байгаа баа ч тэгээ PT модель ч гэдэг ч юм уу те ингээ хувцсны шопинг модель ч юм уу бүх юм ингээ биччихэнгүүт тэрийг ингээ хангу бустер хийж гэсэн үг байхгүй. Тэрийг одоо солонгос дотор л хийж гэнэ шүү дээ. Тэнгүүдээ мэдээж нөгөө нэг юугийн сонголтын сонгохдоо нөгөө яг тэр сонирхол эргэн тойронд өөртөө холбоотой тэрнтэй холбоотой юм дээр сонгосон хувцсны брэндүүд байдаг ч юм уу те одоо өөр юу байдаг. Тэгээд түрүүний миний хэлсэнчлээ адилхан агентлаг олох хэрэгтэй. Тэгээд тэр нь өөрөө очоод тэр агентлагийнхаа бүр одоо нэг гэрээт модель нь ч болж болно. Эсвэл над шиг зүгээр гэрээт модель болохгүйгээр фрилансон ч гэсэндээ тэр газруудаас ажилд орж ирэхээр намайг рестоп хийж өгдөг.
Тим эйжент зөндөө байдаг байхгүй. Тэр тим газруудыг олоод тэл контакт үүсгээл. Нэг ийм асуулт асуу гэж бодсон. Анх ирж байхад одоо намайг гэсэн ер нь анх ирж байхад би чи энд арай өөр зорилго. Ер нь хүн болгоны зорилго өөр ирж байгаа шүү дээ. Гэхдээ нийтлэхээр ер нь манай монголчууд маань нэг байр авъя те. За тэгээ Монголд амьдралаа төхнүүлж игээл ирж байгаа. Тэг яг эрэнгүүт нөгөө одоо нэг хөлөө олох гэж гээл ирдэ шүү дээ. Хөлөө олох гэж нэг 2 жил болно доо. Гээл те. Тэнгүүд би танаас суух гэдэг асуулт нь болохоор ер нь наманаа ихч одоо тэг гэр бүлэрээ ч юм уу хэрхэн одоо хөлөө олж исэн бэ? Тэ мэдээж хүн болгоны туршлагаа одоо тэ зорж байгаа юмнууд өөр. Гэхдээ ер нь нийтлэхээр ер нь яаж одоо хөлөө одоо Солонгост олж исэн бэ гэдэг асуултанд хариулах юм бол бөө юм болж байгаа л хөлд орсон да гэдэг. Өөрөө баг бодлоо юм уу? Нилийн л их юм болсон да гэл. Тэгэл одоо яг түрүүний ярьж бид хоёрын хувьд ч юм бол ингээд бас хүмүүсийг бодох юм бол арай илүү олон шатараалыг дамжиж явж цаараагаал нэг юм арай чимээ нэг юм дэстэл хөлөө олсон байхгүй. Гэтэ тэгэл өмнө нь шударгаар хөдөлмөрлөөл зогсоо загвал хөдөлмөрлөлсөний эцэнд л хөлөө олсон юм болов уу гэж боддоо шүү дээ. Тэгээ нэг нэгнийгаа хажуудаа байгаал тэгэл түшиг тулгууртай байгаал олцсон ажлыг голохгүй хийгээл тэгээд хийсэн бол хийсэн шиг хийгээл тий тэгэж явсаар агаал тэгэл Монгол руугаа ингээд нэг оруулах юмсан да гэсэн юм байдаг уу? Одоо энэ соёлоос ингэж оруулсан шүү дээ хүмүүс гэж. Соёлоо Монгол нэрээ айгүй их олон яг сүүлийн жил айгүй олон тийм үйлчлэгүүд нэвтэрсэн байлээ тий. Одоо тий ямар санда би ч одоо нөгөө нэг Солонгос YouTube-уудад бас амар их бичлэгэнд ордог баггүй юу? Тэгээд нөгөө нэг ингээд ганц нэвтрүүлэгд орж одоо хүмүүс мэдчихлээ намайг чиста монголоо зарж намайг баян боллоо гэд нөгөө ингээд хараагаад зөвхөн тэр дор морн коммент хийсэн баг. Би одоо монголоо зарна гэхэлэр одоо яг яаж зарж би энэ баян болоод аваад яг мэдгүй. Гэтэ хүмүүс болохоор намайг тэгж одоо таамшгаа. Чи ингээ монголоо мууллаа гэд. Тэгээ тэр муулах нь болохоор ингээд би ууланд бодит үннийг хэлж байгаа байхгүй. Монгол төгжирдэг. Нэг бороо орохоор үерүүлдэг болдог багаас хийсэнтэй худгалдаг. Тэр бол үнэн биз дээ. Яалж байгаа үнэн. Тэгэл түүх нэг банк орно хүлээлттэй тэрийг аваад гэхээр ийм ч юм авчир гээл дахиад яваа нэг ингээ ажил хөдөлт гэж 7 хоног 14 хоног болдог ч юм уу те. Тим юм ярихаар хүмүүс ингээ тэрэн дээр намайг уурлаад чи ингээ монголоо муулж одоллоо гэдэг байгаа байхгүй. Тэргүй найзуудаа гэл үнэн бодит байдал нь тийм. Тэгэхээр биний яг түрүүн чамаа хэлсэн шүү дээ нэг та одоо эндээс ингээд авчичвал юу авччих вэ гэд. Би очиод ингээд монгол хүмүүсийн нэг хүндлэл яг монголчууд байхаа үед байдаг ч гэсэндээ сүүл ингээд тэр үйлчлэгээний тал дээр гэх юм уу? Эсвэл бол байдгүй гэх юм уу? Одоо автобусан цогсоход ч гэсэн чи анзаарсан бол Солонгост ингээд зүгээр автобусан суухдаа хүртэл ингээд бүр ингээд тэр хүртэл ингээд очирлоо зогсчих. Ядаж тэр юм ингээд сурчих л та. Тэгэхээр юм бол ингээд шал өөр. Эсвэл зүгээр нэг машин ингээд баруун тишээд гарах ингээд тохиогоо гэж бол тэрийг л оруулчих л та. Тэгэх юм бол ингээд өөрчлөгдөх юм дээр тэрийг өөртөө ингээд хийж чадахгүй байгаа болохоор тэрийг нь би яриад байгаа шүү. Тэгэхээр нэг хүн уулна ингээд 10 хүн байлаа гэж бодлоо. Тэрний 5 хүн нь тийм бодолтой байх юм бол тэр 5 хүн л тэр 5 машиныг урдуур оруулахад бас баг зэргийн өөрчлөлт орно сте. Дараагийн 10 тийм. Тэгэхээр ингээд уулна ингээд дамжаад уулна дэлгэрэх хэрэгтэй байхгүй юу? Тэгээ тийм юмыг л ер нь бол оруулууд тийм болоосоо л гэж ер нь боддог гэх юм. За наманагчийн нөгөө тоглосон одоо рекламнуудыг одоо нэрлэх юм бол дуусахгүй те. Samsung, Apple тэгээ Солонгосын beauty хувцсны брэндүүд мөн ингээд дуусахгүй. Тэгэхээр ер нь хувь хүний хувьд цааш тийм зорилго юу байна? Тэгээ дээрэс нь бас Монгол руу таныг нөгөө ярилцлагыг сонсож байхад ер нь Монгол руугаас очиж амьдрах одоо чин хүсэлтэй тий. Тэгээ би ч нөгөө одоо ингээ Монголд очихоор шууд нөхрийнхөөрөө Бацмөр орчдөг. Тэгээл орохоор манай Адам ээж хоёр нэг тийм амар олон үхэр саадгүй л тий. Ээж хоёр маань 3 4 хүн л үхэр саадгийн. Гэтэ хотел очиж байгаа юм чинь бас нэг ганц хүрхийн жолтгоо саагаад нэг ээжийн гарыг амраачих юмсан гэж бодвол ороод амар ингээл ганган л буушт мэдээж Монголд очиж байгаа ч бас нэг хөөхөн айтайхан хувцлал бууж ороод Бацмарт ороод буцаж гарч ирэхдээ ингээл гутал өмсөн амар юм сүүм болцсон гүрдэг ээж мэжхэн гүрдэг өмсө гарч ир үхрээ саагаас ууддаг байхгүй. Гэтэ надад тэр болохоор амар гоё санагддаг. Тэг ингээд юм амар амгалан тайван тий. Тэгээ би ер нь бол яваандаа яг Адам ээж аваахан фермерийн ажилтнанд туслангаа хажууд нь байшин барайл. Яг өөрийнхөө хүснээр байшин барайл. Тэгээл тэнцээ хэд үхэр аваад Монгол юунда Улаанбаатарт нэг кофе шоп нэг юм
жижигхэн буудалтай болох мөрөдөлтэй ш подкаст гаш чинь. Тэгээд өглөөнд очиж тэр ажлаа өхрөөс хаачаад очиж ажлаа зогсуулж байгаа л орой орж ирээд өхрөөс хаачаал тэгээ нэг тиймхэн амьдралаар ер нь амьдрах эцсийн мөрөөдөл маань л бол тийм. Тэгээд ойрын хугацаанд болоод ер нь яг өмнө нь ч гэсэн би бас ганцхан зэмдэр хэлжсэн баг. Яг өөрийн гэсэн брэндтэй ч юм уу яг өөрийн гэсэн нэг юмтай болох бизнестэй ер нь л одоо болох юмсан Солонгост тэгээд Монгол руугаа бас ингээд зарагддаг тийм юмтай болох юмсан гэж ер нь бол мөрөд бодож байгаа. Тэгээд тэрийг бас хийндээ тэгэл тийм л одоо ойрын хугацааны тэгээд бас сүүлийн үед жоохон одоо 37 одоо ингээд 3 жилийн төвчөрөх гээд байгаа байхгүй юу. Тэгээ бас охин маань одоо нөгөө 8 настай. Тэнгүүд найзууд бүгд нөгөө 2 хүүхэдтэй. Тэгээд аргуу надаас дандаа ээж би яагаад дандаа ганцаар байгаад байгаа. Яагаад би ганцаараа эдгээр яагаад хоёулаагаад байгаа гэдэг аахгүй. Тэр надаас одоо дүү нэхэд скол хамстер авч өгөө скол дүү скол нохоо өгөх гээд. Тэгээд ер нь бол бас 2 дахь хүүхэдтэй ч юм уу ер нь бас гаргуул яадгийн бол гэсэн ер нь бол бас бодолтой. Тэгээд Монголынхаа брэндүүдтэй бас хамтарч ажилламаар байгаа. Яагаад Монгол хүн одоо би ч ингээд яг Солонгост одоо ингээд бас тодорхой хэмжээний хөөрхөн бас ингээд мэддэг брэндүүд ингээд зөндөө олцсон болохоор Монголд ч гэсэндээ одоо зөндөө гой брэндүүд байгаа шүү дээ. Тэгэхээр би ч нөгөө нэг Солонгостой бас нэг хөөрхөн ингээд нөгөө нэг жижигхэн бас ингээд хүмүүсийн мэддэг одоо инфлюенсер болсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг ашиглаад Монгол брэндээ Солонгостоос таниулмаар байгаа байхгүй юу. Тэгжиж монголчууд маань тэр брэндээ Солонгос руу экспортлдог. Бас энэчээ дарагддаг болчих юм бол тэр хүмүүсийн юмд ч тэр манай Монгол улсын одоо юм том бас том чашиж жижигхэнтэй бас тусдим болох юм болов гэсэн бодолтой. Тэгэхээр Монголынхаа бас гоё үндэсний гоё брэндүүд байдаг шүү дээ тийм брэндүүдтэй бас хамтарч ажиллах бас мөрөөдөлтэй. За тэгэхээр маш их баярлалаа. Манай подкастэд өөрийнхөө цаг завыг гаргаж маш дэлгэрэнгүй ярилцсанд маш их баярлалаа. Тэгээ цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Өнөөдөр тэгээд ойр бас яриагүйгээрээ айгүй их ярьлаа. Тэгтээ гоё байлаа. Би нэг хэд хоног жоохон ядаргаад нойргүй явцчих бүр нүд ингээ гарахлаа жоохон ядарсан царайтай байгаа шүү. Тэгээ бүгдэнд зөндөөх баярлалаа. Эрүүл энхийг хүсцгээе. За ойлголоо. Тэгэхээр манай подкаст инхүү өндөрлөж байна. Тэгээ манай подкастыг бас сонсож байгаа хүмүүс маань одоо Солонгост амьдарч байгаа зочин байвал санал болгоорой. Мөн санал хүсэлтээ бас комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ дараагийнхаа